Sabatano Ichiban. Welcome back to another video. Game you guys have some microphone speaker set. In voice changer they think it. Энэгээр би нэг дуудуулж өгөх. Тасахгүй яа. За одоо өнөөдөр би та нарт бүх мөнгөөр авсан хуснуудаа зөвлөе гэлээ. Бүх пакэжнүүд маань ирсэн байна. Тэгээд аав ээж хоёр үзэж ивэл бити үзээрэй. Let's go. Тэгвэл видеод шууд орцгоё. Let's go. За эхнийх нь олон жижигхэн пакэж байна. Энийг би Temu-гээс авсан. Тэгээ өөр бижаан Temu victim болох гол шүү. Гэтэ яг вэ онголох цаа. Temu-гээс нэг олон maaгүй. Энэ сүүл энэнийг л авсан. Сүүл энийг авсан. Энэ бүр амар гоё юм бэлээ. Recommend. Тэгээ Temu-гээс ол нэг ийм л юм араа. Belt авсан. Цагаан өнгөтэй ийм амар урт. Тэгээ нилээн ороочтой юм шиг үлээ. Нэг ийм байлт байна. Энийг тэгээд даануус хэсэгтээ харуулъя. Өөр нэг ийм өмнөдөө жижигхэн болгодог ийм пин авсан. Тэгээд өмнөднийхэн waist хэсэг том бол энүүгээр ингээд жигжирүүлчдэг гэдээсэн. Тэгээд тэр нүний юм болоо да. Нэг ийм авсан. За тэгээд Temu бол ингээд дуусчлаа. За даачих нь жижигнээс том руу орцгоо. Даачих нь бол энэ байна. За энийг бол би Zigzag гэдэг аппликейшнээр авсан. Тэгээд хоёрхан юм авсан. Тэгээд 100 болж байгаа юм чинь жодоод нэг Mac. Наадсан байна. Нэг Mac. Тэгээд нэг юм амар нэмэгхэн cardigan авсан. Zigzag бол нэлээд тийм тохиромжийн үнэтэй, тийм trendy хувц зардаг тиймэрхүү application. Ер нь бол teenager тэгээд бас early 20s дэх хүмүүс нэлээд ашигладаг application. Тэгээд эхний авсан Mac бол ийм байна. Солонгос зардаг ихэнх хувцснууд нь ингээд топууд нь one size only гэдэг. Тэгээд өмнөднүүд skirt дээр ихлэхээр жоохон SML size байдаг. Энэ бол one size only юм гоё урталтай юм lace detailтэй. Ингээд stretchy юм байна. Тэгээд ер нь бол quality-ийн хувьд таалагдж байна. Энэ бол 10,000 won талсан баг. За дараачих нь бол хөхөнгөтэй cardigan авсан. Нэлээ ингээд see-through агаад нинүр айдж гинөө. Тэгээ 100 ингээд гоё халууцгүйгээр дээгүүрээ угалчаад гоё болов гэд авсан. Тэгээ энэ actually тэр маркетинг хэлэн зохиох гэж бодоод бас жоохон хослуулаад авсан. За дараагийн package. Энийг бол би Binary 01 гэдэг shopping mall-аас авсан. Тэр нь Солонгос shopping mall нэлээд олон байдаг. Тэгээ shopping mall-уудынхаа advantage нь бол хямдхан байдаг. Тийм брэнд, тийм Солонгос local брэндуудаас нэлээд хямдхан байдаг. So, энэ бол Binary 01 гэдэг хэлбэрээс авсан. За, энэ бол нэлээд хүнд байна. Нэг юм хар өмд авсан. Өөр жоохон хар өнгийн, тас хар өнгийн jeans жоохон модон даад байсан. Wow, энэ quality is really good. Энийг би detail нь уншиж байгаад 100% cotton гэхээр атсан байгаа. Тэгээ 100% cotton гэснээр 40,000 won байсан. Тийм болохоор нэлээд quality for the price is good. Нэлээд гоё qualityтэй байна. Нэлээд жоохон stiff. Тэгээ ингээ shape алддаггүй тиймэрхүү материалтай байна. Тэгээд яагаад авсан бэ гэвэл яштай харж. Энүүгээрээ ингээд имх юмнуудтай. Тэгээ эндээ ингээ keychain-ий юм нөхтэй. Тэгээ хойдлынхаа pocket нь бас гоё. Хараа. Энэ ингээ хайдж гин үү? Энэ ингээ star detail гэртэй. Ер нь бол overall shape нь гоёгдаад авсан. Даачих нь бол ийм хар санц авсан. Амар зөөлх юм байна. Ийм хар өнгийн жоохон tight long sleeve авсан байгаа. Тэгээ нилээ нэмэгхэн материалтай юм байна. Нэмэгхэн тэгээд зөөлхөн тэгээд stretchy. Ер нь бол таалагдж байна. Тэгээ зургийг харсан чи амар ингээд snatched waist тагдаад хахаар maybe I can be like that гэсэн. За тэгээ сүүлийнх нь package бол миний хамгийн дуртай брэнд их
Fancy Club. Миний өмнөх видеонуудыг үзсэн бол баахан Fancy Club-ийн хувцас өмсдөг. Тэгээд хамгийн дуртай брэнд гэж хэлжсэн. Тийм болохоор хоёр юм авсан байгаа. Аюул ангаалах цаа. Та-да. Энэ бол long sleeved t-shirt маягийн юм. Хөрмастэй. Printing нь амар хөрмастэй. Oh my gosh. Тэгээ жоохон oversized long sleeve юмрхүү. Тэгээ материалын хувьд бол 100% cotton байгаа. За the last thing I got ийм юм дэрж байна. Тэгээ цүнх авсан баа. Тэгээ нэг иймэрхүү уутан дэрт юм байна. Гэтэ энэний уутыг жоох ойлгохгүй байна. Энэ ингээ ямар гээд хаадаг юм уу? Загтай явах тий. Тэгээд авсан цүнх маань гэвэл oh my god. Өөр тийм polka dot-ийн тренд л байгаа шүү дээ. Тэгээд ийм polka dot eyelid detailтэй ийм tote bag авсан. Оо сад сайн байсан юм шүү дээ. Амартай ч энэ дээрээ ийм silver logo detailтэй. Тэгээ хамгийн гоё нь юу гэж хойдолтой сая. Энэ ингээ хойдолтой ийм товчтой. Тэгэхээр ингээд цүгнийхаа shape-ийг нь жаахан өөр болгож болт юм лээ. Энэ ингээ товчлоод харуулвал арай жоохон өөр shape-тэй болж байгаа шүү дээ. За нэгээд хоол нэг иймэрхүү байна. Ингээд бүх хэвсэг юм дуусчлаа. Тэгээ бас бүх мөнгө дуусчлаа. Try on haul, let's go. Эхний outfit бол нэг иймэрхүү. Нөгөө нэг хар цамц, тэгээ хар өмнө өмсчлөө. Тэгээ нөгөө шинэ авсан цүнх. Ингээ гоё ядаж байгаа шүү дээ. Энэ өмд бол би альбан том авсан. Ингээд харуул нэхээ зайтай байгаа. Гэтэ би ингээд энэ ташааны хэсэг жоохон өргөн болохоор яг энэ ташаан дээр тулаад гоё таарад ах шиг байна. Тэгээ жоох угаасаа low waisted танилаад байгаа шүү дээ. Тэгээ энэ цамцын хувьд бол нэлийн гоё нэмэгхэн гоё материалтай. Өмнөдөн дээрээ keyring нөхөтэй болохоор keyring-аас зүүчлээ. Энийг би ханаас авсан гэж бодож байна. Тэм юу. Тэгээ энэ нөгөө цамц нь энэ sleeve хэсгээр нэлийн урт болохоор бас арай жоохон cool хайдаж байгаа шүү дээ, тий. Ер нь бол иймэрхүү long sleeve цамц авах ч юу л шүү дээ. Нэг ийм яг энэ бугууны энд хэсэг дуустдаг биш. Хальт ингээ гарыг ингээ жоохон даардаг, нуудаг гэх юм уу. Арай жоохон урттай байл дээ шүү. Өмнөд нэг таалагдж байна. Нилийн уртл юм байна л да. Гэтэ яг жоохон өндөр гутал өмсчүүл асуудал байхгүй юм байна. Тэгээ цүнхийн хувьд бол ярих юм алга. It's super nice. Тэгээ ингээд цүнхэн жан куртигний материалтай болохоор цэвэрлэхэд амархан байх бах. Энэ гоё яст. Энэ онгодог биш. Тэгээ уртлынхан keychain detail. Окей, дачи момсч. За нөгөө MAC cardigan хоёр өмсчлөө. Нэг иймэрхүү харагдаж байна. Энэ cardigan-ийн sleeve нь арай жоохон short for my preference. Яг гоё нэмэгхэн гоё материалтай байна. Тэгээд энэ доторх нь амар халагдаж байна. Хэлэх чим алга. Зүгээр гоё юм байна. Тэгээ би ингээд жоохон shoulder нэлээ wide ахгүй юу. Тэгэхээр нэг иймэрхүү cutтэй цамц мөсгөөр илүү wide биш хайддаг гэд сонссон болохоор өөр жоохон ингээд уртлаар онгорхой цамц л аваад байгаа. Тэгсэн чинь гайгүй харагдаж байгаа шиг байна. Тэгээ ер нь бол таалагдж байна. Амар гоё эмхтэлэг гоё vibes аваад байна. Хөлмастэй. Энэ өмдтэй бас зохиодох шиг байна. Тэгээ энэ өмдийг бол нэлээ авсандаа л баярлж байна. Энэ бүх юмтай зохиод гоё гэдэх шиг байна. Тэгээ энэ цамцных нь өнгөн амар гоё юм байна. Хойдлоос бол нэг иймэрхүү. Хажуудлаас иймэрхүү. За тэгвэл сүүлийнхаа цамцыг өмсчихье. За сүүлийнхаа цамцыг өмсчихлөө. Ямархуу харагдаж байна. Талхилэн and it's just a shirt with a cute printing in the front. Нэг хилээд байх юм бол алга. Гэтэ энэ printing нь бол таалагдж байна. Зүгээр л хар цагаан тиймэрхүү том цамц байна. Тэгээд энэ нөгөө Temu-гээс авсан
энэ бэлтээ өмсч үзье гэж бодлоо. Энэ ингээ аруул нэлийн уртаа гайз. Тэгсэн эндээ нэг юм холбдог юмтай гэх юм уу. Тэгээ энэ ингээд яга уртаагаа юу вэ гэвэл ингээ ороож зүт юм бэлээ. Ороогоод 2 лэйертэй болгоод энэ бэлтнийхэн quality нь бол тэмюгийнх гэж би бол бодохгүй. Quite sturdy тиймэрхүү гайгүй юм байна. Юм гişүүд дээр нэ. Арай жоохон банд шиг vibes өгөхгүй байгаа сте. Яа, ер нь би ингэж зүүх гэж авсан чинь энэ printing дээр нь жоохон ингээд clash хийгээд ах шиг байна. Тэгэхээр яг хөө зүгээр хар өнгийн потолкн дээр ингээд өмсчүүл бас гоё харагдах юм шиг байна. Ер нь бол бүх авсан юмдаа сэтгэл хангалуун байна. 10/10. Тэгээ мөнгөө өрсөн тиймэрхүү vibes авахгүй байна. Invest хийсэн юм шиг санагдаж байна. Тамц жоохон new jeans өмсчгөр харагдалах шүү, тий. Тэгээд бэлтгүүгээрээ нэг иймэрхүү харагдаж байна. Билээ урт юм байна. Хажуу талаасаа нэг юм. Хатласаа. За тэгээд нэг иймэрхүү хооллоо. Тэгээ видеого дууссан үзэн сэтгэлтэй байна. Хамгийн гоё гэж бодсон item comment down below. Миний top pick бол энэ өмнөд яа. Энэ өмнөд бол хамгийн хаалт гэж байна. Тэгээ босод цавцаас хаалт гэж байгаа л та. Тэгээ энэ өмнөд бол 100% recommend. I'll leave all the links in the description box in case you are curious. Тэгээд видео үзмэлээ. Наануцай. Өөр үзмээрээ байвал comment болоо бичээрэй guys. Өөр comment хийчих бичихгүй шүү. Би бичээрэй за. Okay, bye bye. See you.